Сантехникийн лент оолсоноос мартаа энэ хэсэг янз юм бэ? Ерөнхийдөө сантехникийн утсаар ирж орох нь сантехникийн олсоор ирж орохтой төстэй ажиллагаат. Тэгэхээр би анхан шатны юмнуудаа ярихгүй сантехникийн олсоор ороосон бичлэгийг дахиад нэг үзээрэй. Хоёр төрөл байдаг гинэ. Эхнийх нь дипломоор хийсэн утас. Гэхдээ тэр нь амар ховор байд юм бэл. Сантехникийн ленттэй адилхан техник үзүүлэлттэй. Хими уруулд ордоггүй. За тэгээ 260 градус хүртэл төсвөртэй 30 барын даралтанд төсвөртэй. За тэгээ дэлгэрэнгүй нь бас сантехникийн лент дэвшрээс дахиад өгдөг. Хоёр дахь нь полимер суурьтай, олон хялгастай, полиамид буюу нилон утас. Тэгээд зөвлөлтөөс хамгаалсан тосон төрөлтэй юм байна. Бүх төрлийн зонд хэрэглэж болохоор юм байна. Чин, хуучин, ган, ширэм, гуйлан, гунцар, нойтон байсан ч болох юм байна. Маш бат бөх, насжилт өндөртэй, усны хатуулга, янз бүрийн химийн бодис болон температур төсвөртэй. Гэхдээ Японы хэрэг үүсдэг. Японд хийсэн энэ сантехник хэлээд шүү дээ. Ингээд татхаар ингээд сунжгаад тасарч. За дахиад нэг. Ингээд татангууд сунжгаад тэгээд тасарч. Яг ингээд тасарчдаг байхгүй. Харин энэ сантехникийн утсыг бол шүү дээ, ингээд гараар татхаар ерөөсөө сунахгүй. Тэгээд дээрэс нь тасархаар бол миний хурал төрөл тасарх юм байна. Англиар бол sealing core. Харин орсоор бол сантехническая нит. Монголоор бол сантехникийн утас гэж нэрлэвчтэй. Сантехникийн утсыг хасах жараас нэмж 130 градус хүртэл ашиглаж болно. Ууг нь сантехникийн лент нь 260 градус хүртэл төсвөртэй ч гэсэн би бол халаалтан дээр нэг тийм ашиглах дурггүй л дээ. Яагаад гэвэл температур ихсэж багасах үед тефлоноор хийсэн сантехникийн лент нь тэлж агшаад байн хөдөлгөөнд орж идэг. Сантехникийн лент нь ийм төрлийн хөдөлгөөнд маш мэдрэг байдаг. Тийм болохоор сантехникийн лентээр халаалтан дээр ороод холбосон тохиолдолд урт хугацаанд тусаалдах магадлалтай. Сантехникийн лентээр ороод чангалсан тохиолдолд огтхонж буцааж болохгүй чинь цаанаас нарийн учиртай байсан боз. Харин сантехникийн утсаар ороовол ийм зүйл огт болохгүй. Яагаад гэвэл сантехникийн утас нь нилон хялгаснуудаас бүрддэг юм байна. Энэ хялгаснууд нь хоорондоо зайтай байдаг. За халаад тэллээхэд хоорондын зайл дүүрнүүхээс холболт дээр ямар нэгэн хөдөлгөөн орохгүй. Сантехникийн утсыг бол усан дээр 16 бар. Харин газан дээр бол 8 бар хүртэл, шахсан агаар дээр 10 бар хүртэл даралтанд ашиглаж болох юм байна. Сантехникийн утас нь зөвлөлтөөс хамгаалсан тосон түрхлэгтэй гэдэг. Тэнгүүт яг ингээд бариад үзэнгүүт нэг тийм нойтон чимшиг, түл юм тосон чимшиг юм цагаан юмтай. Энийг хамгийн гоё нь силикон түрхлэгтэй гэдэг байгаа байхгүй. Ер нь энийг яаж ашиглах, бас хэрэг хэмжээтэй орох нь ууг нь ойлгомжтой. Бараг бүх брендийн сантехникийн утасны хайрцагны арталт нь ийм нэг хөслөгтэй байгаа. Энэ дээр ямар голчтой хоолойнд хэдэн удаа хэдэн сантиметр орох нь бичээтэй байждаг. Энэ дээр бол 15-ын диаметртэй хоолойнд 5-аас 8 удаа 35-аас 55 см орно гэж. Харин энэ дээр болохоор 15-ын диаметртэй хоолойнд 6-аас 8 удаа орно гэж. Гэхдээ яг энэ тоонд найдад хэрэггүй. Not obviously. Инэмгээр арай их орно, инэмгээр арай бага орно гэсэн байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө энэ утасных нь өргөн нарийн яг адилхан байгаа байхгүй ингээ хардаа. Үйлдвэрлэгчээс өгсөн заавар бол шин. За нэг үгэндээ төгс 900 дээр тохиромжтой. За 3 бараас ихгүй даралттай. За ер нь бага даралттай амны орон сууц мууцсан дээр бол ямар ч асуудал гарахгүй байна. Амьдрал дээр юм болгон төгс биш. За бүх газар 3 бараас бага даралттай гэдэг юу бол. Тэгэхээр хоёр янзаар орож үзье. Эхнийх нь үйлдвэрлэгчээс заасан аргын дагуу, хоёр дахь нь бол овоо хэдэн жилийн туршлага дээрээс олж авсан аргаар ороо. Эхлээд үйлдвэрлэгчээс заасан араас эхлэе. Энэ бол сантехникийн утас. Энийг та анх удаа гартаа гарч үзчих. Энэний ардталт нь 15-ын хоолон дээр 6-аас 8 удаа орно гэсэн заавар байгаа. Тэгэхээр шууд 8 орно шүү. Хэрвээ багтуулчих юм бол шууд бас алдна. Энэ харин шин төгс 900-тай па. Сантехникийн утсаа орохдоо маш чанга тэгэд хэрэгслэж орно шүү. За энэсээ харж байгаа. Хэрэгслэж орно гэдэг нь шүү дээ. Хамгийн эхний 900-аас нь хамгийн сүүлийн 900 руу навчаад 1 2 3 4 5. За 5 орохоор энэ бол арай бага байна миний хаа. Яг юу гэж тайлбарлах юм мэдэхгүй байна. Гэтэл тийм бага. 5. За үргэлжлүүлээд байгаа. 6 7 8. За 8 ороход бол боломжтой юм байна. За ингээд яг 8 удаа ороод нэг ийм голдоо жоох овгор маяг харагдах шээ. За одоо 15-ын 90 үзүүртэй хаалтыг ороод үзье заяа. Би дахиад хэрэгслэж ороод үзүүлье. Хэрэгслэж орооно гэдэг маань
хамгийн ихний үзүүрээс нь хамгийн сүүлийн үзүүр рүү уцаа давхарлаж орно гэсэн үг. За 1 2 шүү. 3 4 5 6 7 8. За 8 ороход арай бага байна. За яагаад бага байна гэдгийг би тайлбарлах нь жоохон хэцүү юм аа. Яагаад гэхээр туршлагаа нь олж мэддэг болохоор арай л бага байна. За үргэлжлүүлээд орой. 9 10 11 12. За 12 ороход бол боломжтой юм байна. 15-ын паан дээр болохоор 8 ороход яг болоод байгааз. Харин 15-ын 90 үзүүртэй хаалтан дээр 8 ороход арай багадаад байна. Энэ хоёрыг яг ингэж зэрэгцүүлээд харахаар 12 ороход бол яг л болцсон лээ. Үйлдвэрлэгчээс заавалж хэрэгслэж орох хэрэгтэй гэж заасан байдаг. Тийхгүй бол ус алдна. Уул нь бол холбоод дуусаад усаа тавингууд шууд ус алдаад гоё. Даанч ихэнх тохиолдолд тийхгүй. Яг юм ааж дуусчаад гараа явангууд сүүлд нь очдөг. За шин төгс ирцоо буюу яг ийм ирцоон дээр сантехникийн утсаар ороосон тохиолдолд үйлдвэрлэгчийн заасан аргаар ороосон тохиолдолд бол яах ч вэ? За 15-ын шинэ ирцоон дээр хэрэгслэж ороож үзье. 1 2 13 14. За энэ нэг иймэрхүү байхад бол болохоор юм байна. За үйлдвэрлэгчээс зааснаар бол 5-аас 8 удаа орох хэрэгтэй юм байна. За ийм шинэ 15 эзгон дээр бол 14 ороход бол хангалттай. Харин хуучин бол ийм хуучин 15-ын эзгон дээр бол 14 бол хангалтгүй шүү. Амар олон эзгон ороогод ирэхэд сүултээ хараад мэддэг болчих тийм үү. За одоо 20 эзгон дээр орож үзье. За 20 эзгон дээр болохоор энд болохоор 7-оос 10 удаа орно гэж. Энэ дээр болохоор 7-оос 9 удаа орно гэж. Ядаж 10 орё. За 1 2 За 10 ороход нэг иймэрхүү харагдаж байна. Намайг замбраагүй орож ийн гэж битээ бодор. Энэ угаасаа ерөөсөө ингэж замбраагүй X-лэж хэрэгслэж орно гэсэн байгаа шүү. Энэ нь ялчгүй баг харагдаж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд орё. 18. За яг ингэж 18 ороход бол ер нь давгүй болж. За тэгэхээр яг энэ маягаар орооцсон байхад бол холбоод чангалахад бол утгал алдахгүй. Хэрвээ та ийм эсвэл бүр ийм хуучин эзон дээр үйлдвэрлэгчээс заасан аргаар холбох юм бол найдвартай ус алдна. Энэ дээр арай бага орно. Энэ дээр арай их орно гэдгийг би танд яаж тайлбарлах вэ гэхээр шүү дээ, тий. Яаж тайлбарлах аргагүй. Та энийг нэгэн дадлага хийж сурч байгаа. Эсвэл одоо миний үзүүлэх хоёр дахь аргаар холбох хэрэгтэй. За би өөрөө ирэхдээ байнга ингэж ордог. Энэ арай их утас орно. Гэхдээ найдвартай. Сантехникийн утас алдааг уужилдаггүй юм шиг санагдсан. За туршлагагүй хүмүүс ашиглах жоохон дэмийч юм шиг. Хэрвээ та тосоод эсвэл антивирус дээр ашиглаагүй сантехникийн туршлагатай бас хангалттай хэмжээнд ороосон гэдэгтээ итгэлтэй байгаа бол яах ч вэ те. За одоо яаж орох вэ үзүүлье. За Эрдэнэ маань мэдээж ховлтой байх хэвээр. Ховлгүй бол яахыг бид нар олсны бичлэгээс мэддэг болсон. За яг сантехникийн олс шигэ эрхийн хуруугаараа дараад хамгийн ихний эрдэнээс эрзээ олгонд нь оруулж маш чанга ороож өгнө шүү. За 1 8. За бүх эрзоог дүүргэснийхээ дараа хэрэгсэлж ороо. Хэрэгсэлж орохдоо үзүүрт нь ганц 2 эрзоо үлдээгээд төгсөлтнөөс ганц 2-ыг үлдээгээд гол нь бамбаалж ороосон. 16 17 18. За нэг энэ багц цаагаад болохоор юм байна. За яагаад үзүүрт нь үлдээж ийнэ гэхээр шүү дээ тий. Энийг яг гоё холбох хэрэгслээд чангалахтаа яагаад гэдэг мэдэж байгаа. Холбохдоо эхний 1 2 эрзоог заавалчгүй гараараа иргүүл. Одоо ингээд багжаар чангалаад нөгөө нэг бандаалгасан хэсэг маань урууга шахагдаж ирсэн мөртлөө язарч гарч ирээгүй. За нэг иймэрхүү харагдаж байна. Угрууга шахагдсан мөртлөө язарч гарч ирээгүй. Нягтарсан ингэж харагдаж байна. Тэгэнгүүт нөгөө нэг зэврэлтээс хамгаалсан тосон төрхлөг силикон гэдэг байгаа маань яг ингэж гоё шахагдаад нягтраа гараад ирсэн юм байна. Яг энэ хэсэг дээр гарч ирж байна. Та яг ингэж ороод сурахад танд туршлага хэрэгтэй. Та эхлээд хитрхи их орооно. Тэгээд уганд нь илүү гаргана. Дараа нь хитрхи бага орооно. Жишээ нь бол ус алдна. Дараа нь яг сайхан тааруулж орооно. Тэгвэл ус алдахгүй. Гэтэ санаа зовох хэрэггүй. Эхэндээ жоохон хэцүү. Жоохон төвөгтэй. Гэхдээ яг эцсийн дүндээ гэх юм бол надад итэг. Та үүнийг сурч чаднаа. За одоо тайлаад үзье. За сантехникийн утас нь хангалттай сайн нягтарсан. Тэгээ хоосон зайг нь бүгдийг нь дүүргэж чигччихсэн байна. Тэгээд нөгөө нэг зэвлэлтээс хамгаалсан тосон төрхлөг маань ингэж хөхөрч харагдаж байгаа юм байна.
Тэгэнгүүт яг нөгөө нэг паст төрсөн сантехникийн олс шиг харагдчих. За энэ холбох хэрэгсэл дотор юу ч байхгүй. Тэгээд нөгөө нэг силикон шиг түрхлэг гэдэг байгаа юм маань яг энэ үзүүрийн уг хэсэгт нь ингээд үлдсэн байна. Би бүх холбоотой сүүл үзүүлсэн аргаар холбогддог. За ер нь тэгээд хаана хідэн барын даралтай байх бол гэж таагаад ах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр яг миний сүүлд үзүүлсэн энэ аргаар холбох юм бол 50 бар байсан ч ус алдахгүй. Тэгээ ер нь нэг газар юм хийчээд хаанаас юунаас ус алдчих вэ гэж санаа зовж суухын оронд ер нь анханаас нь найдвартай л юм хийсэн дээр. За 50 бар гэдэг чинь байна шүү дээ, тий. За манай Улаанбаатар хотыг цэвэр усаар хангаж байгаа ноцоос станцуудын гаралтын даралтан дээр нь за хамгийн ихтэй 20 бар байгаа шүү. Тэгэхээр энэ 50 бар гэдэг чинь маш өндөр даралт байхгүй юу? За бүр бойлоо заяа. Танаа Угаалтуурын холигчноос гоожж байгаа ус чинь хамгийн ихтэй 5 барын даралтай. Тэгэхээр 50 бар гэдэг чинь танаа хэрглэж байгаа уснаас 10 дахь их гэсэн үг тийм. Дулааны шугам сүлжийн дөрөв хэдэн барын даралтай гэж бодчих. Дулааны 4-р цахилгаан станцаас бол 12 барын даралттай. Дулааны 3-р цахилгаан станцаас бол 10 барын даралттай. За тэгээ бусд нь тэрнээс бага даралтай байдаг гэж бодлоо. За галын шугам дээр бол тухайн барилгынхаа өндрөөс шалтгаалаад нэг 16-аас 25 бар л хийдэг шүү дээ. Тэгээ үрдэг ч юм уу ч юм мэдгүй. Гэхдээ цэвэр усаа бодвол харьцангуй ер нь өндөр явдаг шүү. Энэ сантехникийн утас хамгийн үнэтэй. Европт үйлдвэрсэн 50 м урттай 9850 төгрөг. Тэгтээ гарт айгүй их. За сантехникийн 900-г орохдоо тасалт нь яг энэ хажууд нь байдаг болохоор ингээд энэ арай дундч үнэтэй. Оросд үйлдвэрлэсэн 50 м урттай 8800 төгрөг. Энүүгээр 900-аар ороход бол зүгээр. Гэхдээ таслах жоохон төвхтэй байл. Тасалт нь бүр өөр газар байдаг. Ингээд болоо. Энэ хоёр сантехникийн утасны хувьд гэх юм бол хоёулаа хятад үйлдвэрлэсэн. За энэ 30 м урттай 4000 төгрөгтэй. Энэ болохоор хамаагүй их 160 м урттай. Тэгээд 9500 төгрөгтэй. Энэ сантехникийн утасны тухайд гэх юм бол дадлаг нь энд байд юм байлээ. Тэгээд энэтэйг яг ижилхэн сантехникийн утасны тэгээ хажуу талдаа тасалдаг нь байждаг. За энэ болохоор 160 м урттай. Тэгээд яг эндээ тасалдаг нь байдаг. За сантехникийн 900 орооход бол бас татлах нь айгүй өвтөйхэн байрлал юм бэл. Ингээд бол. За миний хувьд гэх юм бол арай гайгүй ариун л зүгээр идэв. Одоо дотор нь юуг харуулъя заяа. Энэ нэг Европынх нь 50 м урттай. Ийм хөөрхөн дамартай байт юм байна. За энэ Оросынх нь бас 50 м урттай. За дамартай. Гэхдээ ийм гол байдаггүй юм байна. За энэ болохоор хятадынх 30 м урттай. Уянс айгүй хөөрхөн жижиг юм байна. За энэ болохоор нөгөө 160 м урттай. Уянс айгүй их байт юм байна. Тэгээд нөгөө нэг тосон төрхлөг нь маш их хэмжээгээр үжид юм байна шүү. За энэ нилонын утаснууд материал нь яг ижилхэн заяа. Тосон төрхсөн хүртэл хоорондоо бүгд яг ижилхэн. За сантехникийн утасанд сул тал бол байх нь бол байна заяа. Хлор, бензин эсвэл дизель түвшинд ашиглахыг зөвлөдөггүй юм байна. Тэгээд хоёр давхар хаусны бүтэн угсалтыг хийхэд нэг юм сантехникийн 50 м-тэй утас бол яагаад ч хүрэхгүй. Угаасаа нэг ширхэг сантехник хийж хүрдэг. Бусад нэвтрүүлгын материалуудыг бодвол энэ хамаагүй үнэтэй. Гэхдээ зөвхөн манай зах зээл ч юу. Том диаметрээр бол хэтэрхий их сантехник утас бол. Жишээ нь 50 дээр бол 50 гэдэг маань энийг хэлж байгаа шүү би. Нэг юм 50 ороход 4 м утас орно заяа. Тэгэхээр яг энэ 50 м-тэй сантехникийн утасаар бол энэ урьдчилгааг 12 удаа л оруулж болно гэсэн үг. Тэрний оронд бол сантехникийн ленттэй сантехникийн утастайгаа тэгээд тосон төрхлөгтэйг хэрэглэсэн хамаагүй амар юм. Сантехникийн утасны давуу тал 180 градус хүртэл буцааж болно. Том жижиг ямар ч хэмжээндээр хэрэглэж болно. Сантехникийн утсыг нойтон, бохир ямар ч газруудаар хэрэглэж болно. Ашиглахад хялбар, хурдан, гар бохирдохгүй. Гэхдээ миний хувьд хамгийн амар нь белити орох боломжтой. Ер нь сантехникийн утас нь ахуй хэрэглээний жижиг холболтууд төр хамгийн бэст юм байна. Сантехникийн лент медийг бодох юм бол хамаагүй жижиг савлгаатай авсаар. Тэгээд сантехникийн олсыг чинь 45 градус хүртэл буцааж болно. Сантехникийн лентийг бол бүр огтомж буцааж болохгүй. Харин сантехникийн утсыг бол 180 градус хүртэл буцааж болно. За ер нь эднэрийг тэгтээ нэг гой туршиж үзнэ бид дараа. Хэрвээ танд энэ сантехникийн утасны талаар өөр асууж тодруулах зүйл байвал доор комент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. Гэхдээ нэг юм байна. Тосол эсвэл антивирус дээр сантехникийн утас жоохон дэмий санагдсан. Эсвэл би тийм буу юм уу бүү мэд.